Бундуу өвгийн одоо үр хүүхдүүд бас Монголын хоог овоог дахиад одоо суврагны тахилгын үйл ажиллагаа явуулж байна. За энэ үеэр бас одоо Бундуу өвгийн одоо шөөмрийн одоо дөрөвдөх үеийн үр хүүхд болох одоо тогтхын галсан гэдэг хүнтэй одоо та бүхнийг уулзаж байна. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та өөрийгөө нэг сайхан танилцуулаач. За миний ураг өвг бол одоо Монгол ураг өвгийн миний одоо аав тогтхын аав нь шөөмрийн аав нь одоо Бундуу гээд ингээд одоо би 3-4 үе дээр явж байна. А дээшээ тэрнээс дээшээ үеуд бол байгаа шүү дээ бас. Тэгээд өөрхий нут усныхаа энэ сайхан тахилга энэ суврагны одоо тахилга энэ уул хайрхны одоо энийг сайхан одоо урхны бүтээл залж ирж байгаа хүмүүсийн одоо энэ бүтээж байгаа нутаг усд нь миний унсан газар шүү дээ бас төрсөн нутаг минь энэ Монголын хоогд биш өөрөө монголмууд өвгийн хүн. Тэгээд энэ монголмууд өвгийн овоо монголмууд өвгийн энэ сайхан суврагны тахилга бүтээд энэ төмөө болонд ах トゥ үтэйгээ дандаа л одоо миний ах トゥ энэ шүү дээ чинь үндсэнтэй. Нэг л хүний одоо гарын өсөлтөд энэс салаалсан олон тийшээ салаалсан улсууд байхгүй юу? Тэгээд яг миний одоо удам судар яг бөөрдүүд их сайхан номтой буянтай сайхан улсууд явсан. Энэ уул хайрхан нутаг усаа сэтгэлээс шүтэж явсан тэр үгдийн заяа буйнд бид өдий болтол бас нарийн нандин юмнасаа нэг хоцрохгүй хаягдахгүй явна да. Тэгээд түмэн олон минь ах トゥ нар минь нутаг усны минь түмэн олон одоо энэ 2-3 өдөр хүрээлээд ямар сайхан байг хол 2-оос 5 өдөр хүртэл одоо ирж энэ бидний хийж байгаа үйл ажиллагаа энэ юмнуудыг бүгдийг дэмжиж энэ сэтгэлээс ийм сайхан хөгжөөж олон түмэнд хүргэж доолгож дамжуулж өгч чадад баярлж байна. Тэгээ манай нутаг гэдэг бол алдартай одоо ханхүхийн руу тогтхын шидгэж алдартай өндөрлөг газрын ер нь өндөр хэсгүүдийг нэг эндээ тэгээд одоо түмэн олон ах トゥ нэртэй би ч одоо ирээгүй удсан байсан одоо ирээд одоо энэ 2-3-4 өдөр их сайхан байна. Хаашаа харнууд дандаа төрсөн гарсан ах トゥ түмэн олон минь байж идэг таньдаг улсууд нь байж идэг. Тэг сайхан байна дүүнэр таавд ч гэсэн баярлалаа. Тэр хол газраас ирж одоо энэ одоо хэрэгслийн одоо мэдээллийнхээ бүх юмар одоо бид бүгдэд бас хүргэж тэгээд эн чинь цаашид бол одоо ингээд арайдууд хэлбэр зурагта энэ юмараа дамжаад усны болоод Монголын нийт одоо ард түмэн олонд хүрнэ шүү дээ. Тэгээд энд их бас баярлж байна дүүнэр минь. За та бас одоо айл суманд одоо ямар ажил хийж амьдарч байгаад ирсэн үү? Би Төв аймгийн би зэрэг салгадад хотод Гүдэж хуй яамны автовазад тэнд 12-3 жил ажиллаад тэндээс л Төв аймгийн жаргалын сангийн аж ахуйд тэнд очиж ажиллаад одоо утал байна. Үр хүүхдүүд нь бүгд тэнд байна. Газар тариалан Гүдэж хуй эрхэлдэг. Тэгээ би анхандаа бас би залуу байхад тэр бүгдийг л одоо хүүхдүүдтэй зааж сургаж одоо түмэн олонны адил ослоод өдөө утал ажиллаж амьдралаа да. Одоо тэгээд нас ахаад ирсэн нутаг орондоо энэ сайхан төрсөн нутаг ус уул хайрхан олмод ургийн өвгийн энэ сайхан нэртэй монголуудын овоо энэ сайхан овоо баярлж байна хань баярлж байна. Цаашид Монголын ард түмэнд одоо энэ байгаа усуудад дуугаад явах нь намсгаа сайхан залбираа сүжигтэй суумаар байна. Одоо ингээд яг суурганд 12 гэж байна. Тэгээд энэ суурганд төрж байгаа усууд байна. Урган төрөж төрөхийг хоригдож шүү. Одоо сая энэ номойч хооронд ирээд суургаараа суурсан байхээ суургаагаа төрөөрөө ирж байгаарэ энэ дээр авах. За одоо сайхан сүжигтэй суугаараа. Таны цаашдынх нь амьдралтнаас хамгийн сайхныг хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдөр бас одоо Бундуу өвгийн одоо дөрөвдүгээр үеийн төлөөлөл болох тогтхын галсан гэдэг хүнтэй одоо тааврыг уулзуулаа. Ингээд гэтгэн мөчийн дараа бас 3 насны морьдын уралдаан болон бус дарга хэмжээг бас тав хүнд хүргэнэ.